За бүтээлчүүдээр инновацийн төв нь одоо 2024 оны одоо энэ 6 сараас эхлээд за соёлын илэрхийллийг албан төрлийг дэмжих олон улсын сангийн дэмжлэгтэйгээр бол соёлын бүтээлчийн үйлдвэрлэлээр дамжуулан нийгмийн тэгш байдлыг хөхүүлэн дэмжих гэсэн төслийг бол ингээ хэрэгжүүлэх гэж байна. За энэ нөхөд төслийн зорилго нь бол за нийгмийн тэгш байдал буюу соёлын бүтээлч үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн манлайлалаар дамжуулан нийгмийн тэгш байдал, гендер, хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр бол харуулах зорилготойгоор энэ хөдөлгөөнийг бол за эмэгтэй уран бүтээлчид, гар урчууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан одоо ингээ хэрэгжүүлэх юм. За төслийн хүрээнд үндсэндээ бол дөрвөн үндсэн үйл ажиллагааг бол бид нэр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. За нэгдүгээрт нь энэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчдийн за суурь судалгааг бол хийхээр төлөвлөж байгаа. За судалгааны хүрээнд бол үндсэн 3 үндсэн чиглэлээр судалгаа хийнэ. За нэгдүгээрт нь бол яг энэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бизнесийн орчны гэвэл үнэлгээг хийн. За хоёрдугаарт нь бизнес эрхлэгчдийн за өрсөлдөх чадварын үнэлгээг хийх. За гуравдугаарт нь бизнес эрхлэгчдийн ур чадварыг бол тодорхойлох ийм судалгаа хийгдэнэ. За хоёр дахь үйл ажиллагаа нь болохоор үндсэндээ бол соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд уран бүтээлчдийн за бизнесийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр за бид нар бол ингээд цогц сургалтыг бол зохион байгуулнаа. За энэ сургалтаар бол бизнесийн модель яаж хөгжүүлэхийн, дижитал технологиг бизнесийн өрсөлдөх чадварыг маркетинг нэмэгдүүлэхэд яаж ашиглах ёстой юм. Ер нь бол цаашдаа доктортой үйл ажиллагаа болоход бизнесийн санхүүгийн, маркетингийн гэх мэтлэн одоо суурь бизнесийн ур чадварыг олгох цогц сургалтыг бол за үе шаттайгаар за Улаанбаатар болон 21 аймгийн хүрээнд за ингээд зохион байгуулна. За гурав дахь үндсэн үйл ажиллагаа бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн интерпренершип хөтөлбөрийг бол хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. За сургалтанд хамрагдсан эмэгтэй уран бүтээлчд гар урчуудаас одоо сонгон шалгуулах замаар бид нэр тодорхой бизнес эрхлэгчдийг ийм одоо инкубацийн үйл ажиллагаар дамжуулан за өрсөлдөх чадварыг дэмжих, бойжуулах үйл ажиллагааг бол хийхээр төлөвлөж байгаа. За ингэснээр бол үндсэндээ бол одоо манай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо манлайлал за нэмэгдэх, тэдний манлайлалаар дамжуулаад нийгмийн тэгш байдлыг бий болгоход хувь нэмэр оруулна гэж харж байгаа. За дөрөв дэх үйл ажиллагаа бол үндсэндээ бизнесийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бизнесийн орчин доктортой, тэнцвэртэй хэвээ явуулахад оролцогч талуудын хамттай ажиллагаа нийгмийн түншлэл хамгийн чухал байдаг. Тэгэхээр ийшээ чиглэсэн нийгэм соёлын бүтээлч үйлдвэрлэл нийгмийн тэгш байдал гэдэг үндсний зөвлөлт хөвцөлтийг бол за хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчтай, бизнес эрхлэгчид гэдэг бүх оролцогч талуудын хүрээнд бол зохион байгуулах замаар ер нь бол энэ салбарыг цаашаа доктортой хөгжилд хувь нэмэр оруулсан ийм салбар болоход эмэгтэй бизнес эрхлэгч гар урчуудын нэг чадварлагч замаар бий болоход бол гол чиглэгдэх юм. За ингээд төслийн амжилттай хэрэгжснээр бол үндсэндээ бид нар хэд хэдэн гол үр дүн харж байгаа. Нэгдүгээрт бол нийгэмд бол гендер, хүний эрх, соёл бүтээлч байдлын доктортой хөгжилд оруулах хувь нэмэр талаарх ойлголтод дэвшлэн гэж үзэж байгаа. За хоёрдугаарт бол эмэгтэйчүүдийн одоо бизнес эрхлэх ур чадвараар дамжуулаад нийгмийн тэгш байдлыг бий болгох энэ соёлын ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж харж байгаа. За гуравдугаарт нь манай эмэгтэй гар урчууд за уран бүтээлчдийн доктортой үйл ажиллагаа явуулах, доктортой орлого олгох боломжийг бол нэмэгдүүлнэ гэж харж байгаа.